Мөнх цэцэг цэргийн ангийн тоогоочоор 10 дахь жилдээ ажиллаж байна. 5 хүүхдээ ээж тэрээр өөрөө цэргийн хүн болох мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч амьдрал нь энэ салбартай салшгүй холбогдчихэ. Олон аавын хүүгүүдэд амт чанартай хоол хийж өгч байгаадаа тэрээр сэтгэл хангалуун хөдөлмөрлөж байна. Мөнх цэцэг өмнө нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт асрагч хийдэг байжээ. За ингээд 2016 онд зэвсэг түвшний тэг 15 дугаар ангид бэлтгэгчээр ажилд орсон байна. Харин 2 жил болоод 2018 оноос тоогоочоор ажиллаж эхэлжээ. Цэргийн ангийн тоогоочноор 24-48-аар ээлжлэн ажилдаг. Мөнх цэцгийн хувьд 5-аас 23 насны 5 хүүхэдтэй. Тэрээр хүүгүүддээ цэргийн алба хааж, цэргийн хүн болохыг санал болгож, энэ албыг үнэлж хайрлаж явдаг болохоо хуваалцсан юм а. Тэр нь өөрөө цэргийн болъё гэж айгу боддог байсан. Тэгээд цэргийн болж чаддаг. Насан нэдэрсэн цэргийн болж чадаагүй тэгээд за ер нь жааштай тоогоочороод ажиллая гэж бодоод гоё юм бэ гэж бодоод ачих. Тэгээд дэвхэртэр ажиллаа. Гоё эдөө хайлуулах ходоодын хоолоор дүргээд ходоодыг байрлуулад ингээд хоол хийж байгаа айгу гоё. Ер нь тэгэл тоогооч хүн гэдэг чинь дотроо гоё юм бодож хоол их юм бол хоол намттай. Сайхан болдог. Айгу сурхин штэ гадуур таарч марахаар хүү юм өөгийн хичээ сайн уу та ажиллаа хийж байгаа юу гэл хийж байгаа штэ та нар ямар мундаг алдсан юм бэ л юу хийж जैन та нар гэхөө бид нар ажил хийгээд ажил дээр гарсан. Тэгэл зэрэг тахтай амар гоё ээж юм гээл. Тэгэл тийж яриад өнгөрсөн штэ. Цэргийн ангид өмнө нь айлч өдөр бүгд 7 цагт босож цайнд ордог гэж. За одоо баяр амралтын өдрүүдэд 8-аас 10 цагийн хооронд хүссэн үедээ хооллох боломжтой болсон байна. Мөн энэ өдрүүдэд хоолн дээр баярын нэмэгдэл болгож амттан жимс өгдөгт цэргүүд баяртай өгнө. Энэ нь бол ерөнхийдөө аюу гой санагддаг ихтэй. Маа тоогооч нарын хийдэг хоол бол яг өдөр бүр л аюу гой амттай чанартай яг сайн хэврээдэг тийм. Тийм манай анги бол тэр талаар аюу тийм онцлогтой гэж боддог. Тэгээд баяр амралтын өдрүүдээр бид нарт ингээд элдв янзын амттан чихэр өгөөд тэр нь аюу тийм гой санагддаг. Өмнө цэрэгт бас иймэрхүү хоол өгдөг гэж бодож байгаагүй. Ер нь байнга л дэжгүй хоол өгдөг юм дөө. Та баяр амралтын өдрүүдэд тэгээд ингээд баярын нэмэгдэл гээл амттай ингээд чихэр жимс гэдэг хөр ер нь гоё байдаг. Өөрөө болохоор нөгөө чихэр жимсэнд дуртай болохоор тэгээ өдөр болгон бид нарт нэг амттай хоол идэхэд баярлаа. Тэгээ их талархаж явдаг шүү. Зарим нь хөөх юм ярнөө. Ингийн юу байхдаа ингийн байхдаа бид нар ч яста тэгдэг байсан, ингэдэг байсан гэж зарим хөөх юм ярина ш. Зарим тэгэл одоо юун дээр цэргээсээ халагдаад ажилд гарна. Тийм ажил хийн, ийм ажил хийн гээл баярлаа гэл. Ер нь л дөрөв олон дээрээ дараад тэгчилдэг. Тэрийн сонсгоо. Гоё ч. Тоогооч ихтэй баярлаа гэл. Тэгэл нэг санал хүсэлтгээ дэвтэр үйдیں۔ Тэрэн дээрээ дандаа санал хүсэлтээ бичдэг. Тэгэл зарим нь Исмаил ингээл инээж байгаа зураг мурыг зурцсан. Тэгээд тоогооч ихтэй баярлаа гэл. Гоё юм уу?